Өнөөдрөө сайн бацгаана уу? Росли тарид ээлж нэрээр уулзах гэж байна. За өнөөдрийн маань мэрэг ер нь бол маш гоё сонирхолтой хүзрөөр хийх гэж байна. За тэгэхээр захиалсан хүзэр маань ирсэн буюу маш гоё хүзэр ирсэн. Энэ хүзэр маань маш том ийм big үнэхээр гоё. Би бүр яг ийм барьцтай хүзрнүүдэд аягүй дуртай байдаг учраас ер нь бол одоо хүзрнийхаа чанар дээр аягүй ингээ анхаарч байгаа. Тэгэхээр үнэхээр гоё өөрсний яг нэг ажлын багаж хэрэгсэл гэдэг шигтэй өөрийнхөө багажийг хэр сайн бэлдэж чадна. Тэрэндээ бас аягүй гоё юм урамтай гоё уншлагуудыг ингээ хийдэг байгаа. За тэгэхээр өнөөдөр бол миний нэрэг бол үнэхээр гоё happy байна. За дээр нь YouTube channel-та маань цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. Ер нь бол би ингээд өдөө болтол урмын үхсээр аягүй их тэжээгдэж, тэтгэгдэж ирсэн. Сөрөг комментууд байдаг. Мэдээж бидний хүлээн зөвшөөрнө. Бүх хүнд таалагдах аль байхгүй те. Тэгэхээр хамаагүй. Би тэр бүхэнд эмзэглээд байдаг бас тийм төрлийн хүн биш. За өнөөдрийн маань уншлагын сэдв тэр хүн харилцааныхаа дараагийн шатыг хэрхэн харж байгаа вэ гэсэн ийм сэдвтэй хийгдэхэр болж байна. За тэгэхээр бүгдээрээ ямар ч гэсэн би баг энэ хүзрөө баг ингээд даахгүй ийм том хүзрөө байгаа байхгүй юу. За тэгтэл миний яг нөгөө үндсэн хүзрний маань сайз нь гэхээр миний хамгийн дуртай за тэгж ялгаж бол болохгүй л хэл та тий. Гэхдээ би бол ер нь бол маш хүзрийн цуглуулга ер нь бол цуглуулгатай болно гэж ингэж мөрөөдөж явдаг. За тэгэхээр миний энэ хамгийн хайртай гарын бүр гарт орсон анхны хүзэр маань за энэ хүзрний хажуудаараа ийм big маш том юм хоёр хүзэр захиалгаар ирсэн. Тэгэхээр баг ингээ unboxing болоод байгаа юм шүү те. Тэгэхээр та бүхэнд маань ч гэсэн бас үзэхэд урамтай авах болов гэж би найдаж байна. За тэгэхээр групп нэгийнхаа сонголтыг бүгдээрээ энэхүү big хүзрнөөсөө цугтаа гаргаж ирээ. За 10 of Swords карт маань гарч ирлээ. Яг 10 of Swords за бас л маш чаленжтай том ер нь бол хүзэр маань сонголтоор гарч ирлээ. За хоёрдугаар хүзэр маань энэ маань King of Pentacles. За энэ маань Knight of Pentacles байх шиг байна. Ер нь бол нөгөө хүзрүүдийн маань нэр бол байхгүй байгаа. За 3 дахь хүзэр маань King of Swords. Гарт оролтол хүзрнүүд маань намайг нэлээд төрөгдүүлэх шинжтэй шүү. За тэгэхээр зурагнаас ерөнхийдөө бол харчиж болдог байгаа. За групп 1 маань энэхүү ер нь бол ингээд сэлэм дэд унсан ийм хүн байгаад байгаа. За ийм зинхэр сонголттой. За энэ хүзэр маань ер нь тарot картын бас ийм жоохон хүнд төрлийн хүзэр шүү дээ. Сэтгэл санааны хувьд ер нь emotional хувьд бол маш ийм deep уналтанд орсон байгаа. Хүмүүс магадгүй энэхүү нэгдүгээр группийг сонгох магадaltaй юмаа гэж бодлоо. За Knight of Pentacles маань ягаан зүрхтэй энэхүү бас ийм ер нь бол өмсгөл айгүй ингээд тохирч ин тэ өнгөний хувьд морь унсан залуугийн зураг байна. За өнөөдрийнх маань бас гоё өнгөний зохицол гоё орж ирээд нөгөө энэ одоо тэ энэ Sword-ны шигтгээ энэ шигтгээ хоёрын өнгө бол тунд төстэй байна. Тэгэхээр King of Swords карт маань гарч ирлээ. За тэгэхээр та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За тэгэхээр групп 1-ийн маань уншлага эхэлж байна. За групп 1-ийнхэн маань 10 of Swords гэсэн энэхүү тэ нэлээд бас ийм чанга картын сонголт хийжээ. За яг бүгдээрээ уншлагаа эхэлцгээе. Ямар ч байсан магадгүй одоо таны харилцаа тэ танд жоохон ийм тодорхой бус байдал үзүүлсэн айгүй их юм сэтгэл санааны хувьд жоохон юм доогуур те ийм хэцүү байгаа учраас магадгүй энэ сонголтыг хийгээд дараагийн удаа юу болох нь вэ гэдгийг асуухыг хүссэн болов уу гэж бодлоо. За тэгэхээр энэ хүзрөө ер нь бол ингээд shuffle буюу одоо нөгөө хүзрөө
Хойлох нь миний хувьд жоохон хүнд байгаа учраас өнөөдрөөс бас ийм гоё ийм зүйлийг туршиж үзнэ. Өдрүүдээ бүгднийг сайхан ингэж тараагаад тавьчихлаа. За тэгэхээр тэр хүн дараагийнхаа хайрын харилцааг юу гэж харж байгаа вэ? За эндээс шууд суглана. Wow, what is this? За энэ Ten of Swords карт маань ингээ гараад ирсэн. Дахиад гараад ирлээ. За тэгэхээр Ten of Swords карт маань юу илэрхийлдэг вэ гэхээр түрүүн хэлсэнтэй. Тэгэхээр таарийн маань харилцаа ер нь бол нэгээ өстө нөгөө сэлэмдэж унгаана гэчээр те. За хоёр хүний уншлага хийгдэж байгаа учраас энэ бол аль талтаа байх магадлалтай. За тэгэхээр Ten of Swords карт маань нэгэндээ гомдохоор маш хэцүү үгийг хэлсэн. Тэгээд нэлээ үзэлцсэн. За эсвэл бол нэгээ ямар нэгэн болгоомжгүй үйлдэлээсээ болоод ингээд гомдоочихсон ийм харилцаа байна. За дараагийн нүүдэл бол бас л ингээл те маш ийм төвхтөө байх хандлагатай байна шүү. Тэгэхээр та бүхэн маань энэ харилцаанда нэлээд хүчин чармаалт нэг бол тавих эсэргээрээ үнэхээр тэр хүнээсээ холдоод ингээд салчихсан байгаа бол энэ харилцаа эргэж сэрэхэд цаг хугацаа шаардлагатай болох нэ. За эхний карт маань сонголтын картаа давтаад гараад ирлээ. За хоёр дахь картаа суулцгаая. За хоёр дахь карт маань Death карт гарч ирсэн. За нэгдүгээр группийнхан минь. За энэ бол transformation карт шүү. Энэ бол юмс өөрчлөгддөг гэдгийг ер нь тодорхойлдог буюу эрвээхээр төсөөлдөг те. Death карт бол яг нэр нь бол бас эвгүй дээ. Гэхдээ нэг цикл дуусахад нөгөө цикл эхэлдэг шүү. Буюу нэг алга хатахад нөгөө алга нэгдэн гэсэн тайлбартай карт. За тэгэхээр Death карт маань энэ бүр маш гоё том карт учраас ер нь бол ингээд үзэхэд хүртэл энд нэг хүн ингээд унчихсан баг өчгсөн юм шиг те. Death карт бол ингээд өөрчлөлтийн карт те. Нэг цикл нэг ингээд те нэг одоо үхэж төрөх нь үнэн гэдэг шиг үхэл байхад дахиад энэ төрөлт байдаг гэсэн юм утга буюу энд нэг жижигхэн мама байж байгаа зурталт нь. За тэгэхээр энэ харилцаа бол яг нь те өөрчлөлт орох юм бас магадaltaй л харилцаа байна гэж хэлнэ. За гурав дахь карт маань wow, lovers. За нэгдүгээр группийнхандаа одоо баяр хүргэе гэх үү. За тэгэхээр хараа энд Ten of Cups те. За одоогийн харилцаа бол үнэхээр юм нуралттай байна те. Гэтэ энэ death бол change гэж хэлсэндээ би. За death бол change шүү гэдэг байгаа шүү. За гэтэл яасан бах нь? Энд ингээд сэлэмдүүлж унсан энэ зүйл маань өөрчлөгдөөд та хоёр нэгээ ойлгох, ойлголцох, эвлэрэх боломж гарч ирэх нэ. За дөрөв дэх карт. Queen of Wands. За Queen of Wands карт маань маш гоё юм ихэмсэг бардам тэ бас энэ урталтай юм хөөрхөн одоо за хөөрхөн жовтой энэ жоохон цараймтай л юм хар өнгөтэй юм муур байдیں۔ Гэхдээ энэ бол яг энэ хүний хүч чадлын ер нь бол зүүн совинг одоо нөө бэлэгдсэн л гэж ер нь ойлгож байна. Зүүн совин маш өндөртэй. Өөрийнхөө үн цэнийг маш их гоё мэдэрдэг. За хүсэл тэмүүлэлтэй тий ийм attraction буюу одоо энэ хүнд татагдахын аргагүй гэдэг шиг ер нь бол яг энэ хүн өөрт чинь тий маш их ийм хайртай учраас магадгүй таарын харилцаа магадгүй те нэгийг хардаад ч юм уу одоо яасан энэ харилцаа ингээ урагшаа явахад ингээ хэцүү болчихсон байх магадaltaй л юм. Гэтэл та бол энд те ийм гоё Queen of Wands буюу хүн болгоны хайрыг татсан ийм гайхамшигтай эмэгтэй байх нэ. За 5 дугаар карт маань Knight of Swords. За Knight of Swords карт те ийм морь унтсан дайчин эрэгтэй одоо ийм гоё карт. За тэгэхээр Knight of Swords бол ер нь бол ингээд маш ийм ирч хүчтэй. За эрсдэл гарсан ч хамаагүй тэ би энэ хайрын төлөө тэмцэж чаднаа ч юм уу тэ ингээд нэг маш хурц шийдвэр гаргадаг. Шийдвэртэй эзэн болж чаддаг ийм одоо хүний карт юм аа. Тэгэхээр
Угаасаа л хэлдэгтэй энэ нөгөө хоёр хүний хосын харилцаа уншиж байгаа учраас нэг рүүгээ одоо холбирчдаг буюу намайг уншаад байна үгүй тэрийг уншаад байна гэд ингээ хүмүүс ингээд яриад идэгтэй. А гэхдээ энэ дээр бол та бүхэн маань танд ингээд хэлж байгаа мессежүүд маань бүгдээрээ л яг ингээд ингээ хөрвүүлээд бодохоор харилцаанд чинь яг л ингээ байж идэг асуудлууд байдаг буюу аль аль талтаа өсрөх магадaltaй. За тэгэхээр энэ бол одоо тий би бол залуугийн хувьд гэж хэлгээд байхгүй. Залуугийн хувьд бол энэ харилцаанд окей тий бууж өгөхгүй шүү гэдэг ийм гоё карт гарч ирж байна. За дараагийн карт Knight of Wands. За ашгүйтэй тий юмс ингээ өөрчлөгдөж тий дараагийн шатны харилцаа бол бүр үнэхээр миний хувьд бол гоё ах нэ. Энэ хүн те өөрийнхөө хийсэн үйлдэлд эзэн болох нь шийдвэрээ гаргах нь зоригтой хөтлөх нь. За дээр нь Knight of Wands бол маш гоё юм гал тэмүүлэлтэй, инспайртай, өөрлөөчөндөө та энэ хүний хувьд Queen of Wands буюу орхиж явж болохгүй, чадахгүй те эргэн тойронд чинь маш олон хүмүүс эргэлдэж байдаг буюу та ер нь бол ийм гайхамшигтай эмэгтэй учраас алдахыг бол хүсэхгүй нэ. Яг дараагийн карт. Wow. Two of Cups. За Two of Cups бол Lovers card те. За Lovers card маань Two of Cups та гарчлаа. Одоо юу ярих вэ те? Ер нь бол Two of Cups бол ер нь нэг аюу гоё мэдэрдэг ижил тэнцүү яг нэгэндээ хайрыг санал болгодог. Магадгүй энэ те саяны таарын аргумент буюу энэ зүйл таарт маш олон зүйлийн ухаарлыг өгөх бололтой. За дараагийн карт King of Wands. За яг ер нь бол энэ хүнд тэмүүлэн эргээд ирсэн. Дээр нь ингээд хариуцлагатай байгаа шийдвэрээ гаргаад ингээд тэ маш гоё юм шийдвэртэй алхмыг хийх гээд ирсэн. За тэ гэтэл Queen of Wands бол spark бол байгаа. А гэхдээ энэ хүн бол сандал дээр ингээд сайхан тухлаад суудсан тэ. Яг ингээд суудсан хүн бол юу хийх вэ? Та нар ингээд төсөөлдөө. Энэ хүн бол юу хийх вэ гэхээр төрдөө зогсолт хийгээд энэ харилцаагаа хэрхэн өрнөх вэ гэдгийг ер нь бол хардаг. Ер нь ийм хүн гэсэн үг. За King of Wands бол нэгтэй жоохон юм планта хөдлөн одоо нөгөө өөрийн гэсэн дотроо бодсон бодолтой хөдөлдөг болохоос ш шууд ингээд те ямар нэгэн одоо шийдвэргүйгээр хөдлөхгүй шийдвэр гаргасан бол энэ хүн бол шууд ингээд те маш эрчтэйгээр тань руу ирнэ. Гэхдээ энэ хүнд бол хийх план байна. За өөрөө чинь бас те энэ ерөөхдөө ингээд сошиалор ч юм уу те одоо юугаар чи мэдээлэл ингээд хайгаал те. За ер нь одоо нөгөө ерөөхий байдал нь одоо ямархуу байна. Би ер нь яаж хөдлөх юм бол энэ хүн маань те намайг хүлээж авах вэ гэх юм. Ер нь бол яг юм планаа гаргаж байгаа л гэсэн одоо санаа. За дараагийн карт Hierophant. За Hierophant карт бол амлалтын карт байдаг. За ер нь бол энэ хүн бол те хэрвээ дараагийн алхам хийгдэх юм бол энэ хүн тантай хосын харилцаанд буюу албан харилцаанд те гэрлэх санал тавьдаг ч юм уу яг албан хос бол яач гэдэг юм уу те ийм харилцаанд бол бэлэн болсон гэсэн ийм зүйлээ. За тэгэхээр нэгдүгээр группийн маань үнэхээр гоё байна. Надад бол ингээд те энэ Death карт бол transformation карт те. За тэгэхээр энэ бол үнэхээр nice. Яг за бүгдээрээ нэг хэдэн Oracle, Love Oracle-аас авчи. За Love Oracle-ууд маань юу? За this could be one гэж шүү дээ. Энэ хайр бол магадгүй таны хувьд бол олдож болох цорын ганц хайр шүү гэж шүү дээ. Тэгэхээр Two of Cups, Two of Lovers хоёр карт гарч ирсэн те. Нэг одоо аргагүй шүү дээ те. Ер нь бол энд гоё Queen of Wands байна. За дараагийн карт маань Codependency. За энэ Codependency чинь ерөөсөө л энэ те өөртөө хитрхи бас бардам битгий байгаарэ те. Таны энэ одоо те тань руу татагдж байгаа энэ сэтгэл магадгүй та ганцаараа те ийм амьдрч би чадна штэ гэдэг энэ мэдрэмж энэ хүнд айгүй тийм нөгөө таны өөртөө хит итгэлтэй байгаа байдал чинь энэ хүнийг танаас жоохон зайгаа барих тэр нөгөө алхам болох гээд байгаа учраас та энэ дээр жоохон анхааралтай байгаарай гэсэн юм карт гарч ирж байна. Яг дараагийн карт маань
Wow, engagement. За engagement бол энэ шүү дээ. Hierophant карттай. Гоё төгс хосолж гарч ирнэ. За make effort энэ харилцаанд айгүй гоё effort-ыг өгөөрэй буюу хүчин чармаалт өгөөрэй те. Энд нэг ингээ addiction байгаад шүү дээ. Өөрийгөө амар мэдэрсэн те. За чи явбал яв эрүүлэр ч юм уу те. Энд нэг Queen of Wands карт бол ер нь бол жоохон юм эго бас жоохон өндөртөө карт авах магадaltaй те. Айгүй тийм өөрийгөө хамгийн гол нь мэдэрчээд байгаа байхгүй юу те. Би гоё юм хтэй. Надад бол зөндөө болон залуучууд гарч ирэх боломжтой ч гэдэм үү те. Би бол хостой болоход нэг яадах юм байхгүй гэд. Энэ зүйл чинь одоо яг таны асуугаад байгаа энэ хүнд нөлөөлөд танаас те ингээд нөгөө танаас жоохон энэ хайрын амьдралт чинь нөлөөлөх гээд байх учраас үнэхээр л энэ хүнийг авч үлдээ гэж бодож байгаа бол өөрийнхөө тэр те одоо энэ өндөр эгог жоохон дараад яг энэ хүндээ effort өгөх буюу харилцаанд гоё хүчин чармаалтыг өгөөрэй гэж хэлмээр байна. За ингээд нэгдүгээр группийн маань дуслаа. Баярлалаа. Баяртай. За хоёрдугаар группийн маань уншлага эхэлж байна. Хоёрдугаар группийн маань Knight of Pentacles буюу ер нь бол энэ бол бас л уг нь гоё амлалт өгөх карт байдаг. Жохон юм dark карт байна. Ер нь бол энэ том картууд маань жохон өнгөний ялгарлал нь жохон бараа юм те. За энэ хүү картуудаа энэ хүү за хоёрдугаар группээ уншицгаая. За өнөөдөр бол маш гоё те шинэ өдрөөр эхэлнэ. Гэхдээ би яаж эхлэх вэ гэхээр ингэж эхэлнэ. За окей. За хоёрдугаар группийн маань хайрын харилцааны дараагийн алхам юу байх вэ? За эхний карт Page of Swords. За Page of Swords карт бол ер нь бүх зүйл гоё ингээд тодорхой харагдах ямар нэгэн зүйлд effort өгөх жоох юм ambitious те магадгүй харилцаанд айгүй гоё ингээд нэг одоо дараагийн түвшинд гарах тэр зүйлийг хийнэ гэсэн нэг юм итгэл дүүрэн ийм карт байгаа. Ер нь бол тодорхой те би бол ингээд харилцаандаа бол яг ийм зүйлийг хийхээр төлөвлөсөн гэдэг ер нь бол нэг юм плантай ийм карт. За дараагийн карт маань за хоёрдугаар карт маань The Sun. Окей. Sun бол тарот картны хамгийн гоё карт. За хэрвээ муудалцсан бол эвлэрэн те хэрвээ асуудалтай байгаа бол нар гарах нь байна. Яг л энэ хүүхчигтэй happy ад жаргалтайгаар харилцаа маань дараагийн шатанда үргэлжлэхнэ. За Sun карт бол happiness, joy. За ер нь бол ингээл тэр чигтэл аз жаргалын карт юм аа. За 3 дугаар карт Eight of Pentacles. За энэ хүү харилцаанда нэлээд жоохон ажиллах хэрэгтэй тий. Харилцаагаа аягүй гоё сайжруулахын тулд энэ хараа Knight of Pentacles карт маань ер нь бол одоо өөрт чинь ингээд дараагийн түвшний барагтай гэрлэх санал тавих тайны ийм гоё амлалт өгөх тайны ийм харилцаа хгүй. Тэгэхээр энэ харилцаан дээр бол та хоёулаа аягүй гоё ингээд effорттэй өөрсдийнхөө хүчин чармаалтыг тавьж өгнө. За энэ Pentacles-уудаа одоо нөгөө нэг айгүй чармаалттайгаар ингээд хийж байгаад тэгэхээр энд бол зайлшгүй таярт ийм гоё хийгдэх зүйл маш олон байгаа шүү. Харилцаагаа сайжруулахад хамтын хөдөлмөр гэх юм уу. За дараагийн карт Knight of Wands. Харилцаа бол айгүй гоё ингээд те юу яах нь одоо сэргэх те. Харилцаа бол яг энэ гоё гал дүлтэй байдлаа буюу нэг рүүгээ татчихж байгаа энэ сэтгэл хөдлөл бол байна. Таяр одоо тэ Sun карт гарч ирсэн. Үнэхээр гоё ингээд тэ нэг гэсэн хайр бол унтраагүй байгаа буюу таяр нэгэндээ хайртай хэвээрээ гэсэн ийм карт шүү. За дараагийн карт Seven of Pentacles. За Seven of Pentacles, Eight of Pentacles. За харилцаандаа аягүй сайн effort өгөөрэй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол та энэ зүйлийг хийснээрээ тэ энэ effort буюу энэ та хоёр харилцаандаа маш сайн ингээд гоё нарыг мандуулахын тулд те энэ харилцаагаа гоё гал халуун байлгахын тулд та хоёрт хоёулангаас ч хүчин чармаалт шаардна. За хүчин чармаалтынхаа үр дүнг одоо те маш их төвчээртэйгээр
хүлээж байгаа ийм гоё зураг байдгаа. Тэгэхээр дараагийн хайрын одоо нөгөө шатлол маш гоё. Одоо ингээд те үр дүнгээ ер нь эхнээс нь бол авч эхлэх нэ л гэсэн үг шүү дээ. За дараагийн карт Five of Cups. За Five of Cups бол одоо ямар нэгэн боломжийг алдсан тий эсвэл бол одоо нэг гомдоосон одоо сэтгэл санааны хувьд ийм ганцаарлагдмал ийм карт байдаг. За тэгэхээр энэ картаа бүгдээрээ ерөөхдөө дараад нь жоохон тодруулах картаар асууя. Би яагаад энэ карт гарч ирснийг дараа нь тодруулъя. За дараагийн карт маань Two of Pentacles. За энэ талаар гараад ирлээ дээ. За тэгэхээр энэ карт маань энд тэ харилцаан дээр аягүй сайн анхаараарай. Аягүй гоё ингээд тэ төвчөртэйгээр ингээд энэ харилцаагаа одоо үр шимээ хүртнэ гэдэг байгаа шүү дээ. Тэгтэл энэ Two of Pentacles карт гараад ирж байгаа хгүй. За Two of Pentacles карт бол ер нь бол ийм одоо тэ аз жаргал одоо аягүй гоё ингээд нэг hot and cold гэж ярьдаг тэ. Ийм халуун хүйтэн харшаад байгаа юм шиг яг ингээд нэг ийм харилцаа тийм байх гэдэг. За нэг бол Nine of Wands карт чиг ийм гоё spark та тий. Өстө нэрээ. За хоёулаа стан жинхэнэ нэрээ гоё харилцаа гоё болгоно гэж саан шигтэй ингээл happy гүүгээл тий бүх юма хоёулаа зүгтаа хийгээл одоо яа тий маш гоё аз жаргалтай. А нөгөө талд яах вэ гэхээр энэ хүн танд яг энэ нөгөө харилцаанд анхаараарай гэдэг шиг таныг хаяа зарим үедээ та хоёр нэгээ жоохон юм ганцаардуулдаг. Буюу яг энэ Two of Pentacles-ны infinitive байгаадтай энэ ингээд тасралтгүй үргэлжилж байгаа. Тэгэхээр энэ зүйл тасралтгүй үргэлжлээд ах юм бол та хоёрт яг л нөгөө халуун хүтэн харшин гэдэг чинь онцгүй шүү дээ. Ер нь бол temperance-ийг тэгээ балансыг бол яг гоё барьж энэ харилцаа сайхан болдог болохоос ш. Ингээд тэ нэг бол ингээд айгуу гал шиг дүрлцэж орж ирэл буцаал тэгээ нэг ус шиг хүтэн болол ингээд галаа унтраагаал тавхад ах бол боломжгүй. Тэгэхээр энэ зүйлийг балансыг олох нь айгүй чухал юм байна гэсэн ийм мессеж орж ирж байна. За дараагийн карт маань Ace of Cups. За Ace of Cups бол маш гоё те emotional сэтгэл хөдлөлийн хувьд маш ийм ингээд гоё сэтгэл дүүрээд ингээд бэлхдэг карт байгаа. За тэгэхээр Two of Pentacles-ийн дараа гарч ирсэн учраас та хоёр би энэ асуудлыг шийдэж чаднаа гэж хэлнэ. Тэгэхээр энэ асуудлаа гоё шийдээд хоорондоо хамгийн гол нь нөгөө ярилцах нь аягүй зүг шүү дээ. Энэ хоёр картыг харж байгаа л дээ. Тэгэхээр энэ хоёр карт маань яг энэ карт яг дунд нь байгаа байхгүй юу? Яг choice бол те энэ нэг бол ийм гоё хүсэл тэмүүлэлтэй хайр, нэг бол унтардаг хайр те. Гэтэл хайр гэдэг чинь үргэлжил гоё ингээл те ийм тэнцвэрээ болоод бэлхаж байх юм бол харилцаа аягүй гоё юмнаа те. Ингэж бэлхаж явахын тулд яах вэ гэхээр мэдээж хоорондоо маш гоё юм ойлголцолтой амьдрах нь хамгийн чухал. За хамгийн сүүлийн картаа авъя. За хамгийн сүүлийн карт маань за энэ хоёрыг хоёуланг авъя. Би өгн энийг авах гэж байсан. Гэтэл хоёулаа баригдаж байна. За Nine of Sword, Queen of Sword карт хоёр гарч иж байна те. Тэгэхээр за Queen of Sword бол юмыг бол айгүй юм хурц шийдэмгий хилдэг. Ер нь бол дараагийн алхмаа бол те айл үшээ ингээ харчихсан. Тэгтээ тэр нь ингээд юм бодит зүйл зүгээр ингээд хийсвэр зүйл дээр ингэж тоглолт хийдгүүл гэсэн үг. Яг бодит зүйлийг харж чаддаг, хөрсөн дээрээ бууж чаддаг, хэлэх үгээ хэлж чаддаг, тэ харилцаан дээр ирүүл явуул яв гэдэг энэ шийдвэрийг айгүй хурц хэлдэг буюу эхний карт бол Page of Sword карт байгаа тэ. Тэгэхээр эн чинь Sword карт бол одоо ер нь ямарваа нэг зүйлийн одоо шудраг зарчим тэ ер нь бол нэг тийм зүйлийг бас илт одоо энэ сэлэмнүүд маань ер нь илэрхийлдэг. Тэгэхээр хэрвээ те энэ карт уг нь миний гарт баригдсан боловч энэ ингээд давхар гараад ирсэн. Тэгэхээр таарийн хувьд бол ялцчихгүй асуудлуудыг ингээд шийдэх нь аягүй чухал байгаа. Тэгээ энэ асуудал дээр нэлээд сайн ажиллах ёстой гэд нөгөө хэлсэн шүү дээ. Тэгэхээр ажиллагаад магадгүй жоохон хүнд байж магадгүй юм гэсэн ийм зүйл байна. За тэгтээ энийгээ бүгдээрээ тодруулчих. What's the Nine of Swords?
За Ten of Cups. Тэгэхээр Nine of Swords гараад ирлээ. Ямар ч юм. За тэгэхээр энэ хараа энэ ахгүй. За Nine of Swords те энэ дахиад гарч ирлээ. За энэ Ten of Cups бол юу? Маш гоё аз жаргалтай гэр бүлийн карт. За Hanged Man, дундлын Hanged Man юу вэ гэсэн чинь энэ бол шийдвэргүй байдал буюу түрүүний нөгөө хоёр жанглаар ддэг Two of Pentacles карттай адилхан карт юм аа. За тэгэхээр энэ харилцаа ер нь бол дараагийн тэгээд харилцааны үе шат бол жоохон юм нэг юутай байх нь одоо тэгээ нөгөө жоохон юм зогсон yes or no гэдэг асуултын хариултыг өгөх гэж бас нэлээ юм нэг тэгээ та хоёр тэрсэлдэх нэ харилцаагаа авч үлдэхийн тулд тэ энэ харилцаа нэг бол бүр ийм байдал төр нэг бол яг ийм тэ ийм Knight of Pentacles карчиг дараагийн төвшөндөө хүрээд бүр гоё болно. Гэтэл энд бүр 2-2 яг ийм нөгөө шийдвэргүй 2 карт зогсонготой ийм хариултгүй ийм 2 карт гарч ирээд байгаа хгүй. Тэгэхээр энд бол яалтчгүй те Queen of Swords бол түрүүн хэлсэн шиг яг л те надад хариултаа хэл гэдэг л ийм өнцгийг жоохон шахалт хийсэн ийм зүйл болох нэ. За тэгэхээр Love Oracle-аас бүгдээ авъя. За True Love. За ер нь бол гоё ингээ те. Жинхэнэ хайр авах магадaltaй. За Free Yourself өөрийгөө чөлөөлөрөө гэж шүү дээ. Тэгэхээр ийм нэг жижигхэн юм дотор орчоод энэ одоо хараавал хараач гадагаас те. Гэтэл хараахгүй байгаадагаас. Тэгэхээр хараалтыг бол хийх буюу энэ одоо те дараагийн түвшний дараагийн next level буюу дараагийн харилцаа чинь хоёрын хувьд ерөөсөө л энэ зүйлийг тодорхой болгох буюу энэ нэг те бачимдаад байгаа те тодорхойгүй байгаад байгаа энэ нэг хүүтэн байгаад байгаа халуун болох гэж шүү дээ. Халуун бол яагаад гэх юм байхгүй шүү дээ. Чи гоё харилцаа гоё байна те. Нөгөө талдаа хүүтэн болчдөг зүйлээс өөртөө ингээд те тодорхой болгорой л гэсэн комент уу гэж мэдрэгдэлтэй. За дараагийнх маань past life relationship. За яг ер нь бол өнгөрсөн амьдралын хоёртой ийм одоо харилцаа байх магадлалтай. За ер нь бол найзууд та хоёрт тусламж дэмжлэгийн гараа сунгахад битгий одоо тий одоо тэрийг хүлээж аваарай, дэмжлэгийг хүлээж аваарай гэж тий. Тэгэхээр магадгүй би бол энэ дээр бүр ингээ асуудлаа шийдэж чадахгүй бол тий найзуудын дэмжлэг бүр болохгүй бол сэтгэл зүйчийн дэмжлэгчтэй юм магадгүй та хоёрт ямар ч гэсэн 3 дахь хүн гэж орж ирж энд одоо ямар нэгэн гоё тайлбар хийжээж харилцаа чинь дараагийн түвшиндөө гоё тэг зөв гормондоо явах магадaltaй байна. За soulmate та хоёр бол үнэхээр заяаны ханиудуу гэвэл тийм. За ингэж хэлээд 2 дугаар группийн уншлагыг дуусгаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд 3 дугаар группийн маань уншлага King of Swords гэсэн карт. За King of Swords бол ер нь жоохон өөрийгөө жоохон ингээ хошно тэ харилцааганаасаа жоохон гарчих гад идэг ийм ер нь бол энерги. За тэгэхээр бүгдээрээ илүү тодорхой харцгаая. За 3 дугаар группийнхны маань дараагийн харилцааны За 3 дугаар группийнхны маань дараагийн харилцааны дараагийн үе шат ямар хөө байх вэ? Өнөөдөр маш гоё том хөдөлгөөнтэй эхэлж байгаа. Гэхдээ би уншлагаа баг зэргээр өөрчлөөд маш гоё өөртөө бас юм сонирхолтой маркер хийж байгаа шүү. За ингээд хөзрүүдээ бүгднийг гоё тараачлаа. За эхний карт Wheel of Fortune. За энэ бол ер нь бол тэ амьдралын хүрт за дээр нь болох ёстой зүйл болох ёстой цаг хугацаанд болно гэсэн ер нь бол ийм одоо тайлбартай. За ингээл амьдрал ингээл урсаал тэ урсгал дундаа л ер нь бол учраа олцох гэдэг шүү дээ. Тэгэхээр
За дараагийн картнасаа бүгдээ. За Strength card энэ бол нөгөө дотоод ирч хүчтэй inner peace. Одоо танаас энэ хүн өөрийгөө олж авдаг гэх юм уу. Ер нь бол ингээд өөрийнхөө мөн чанарыг олохын тулд ямар нэг зүйлийг хийх нь энэ харилцаанд аюул чухал байгаа буюу дотоод тэгээ өөрийнхөө гоё энэ сэтгэлийг сонсох түүнээсээ ямар нэгэн зүйлийг гаргалгааг гаргах дотоод эрх чөлөөгөө мэдрэх ч юм уу тэ нэг ийм карт байгаа. За 3 дугаар группийнхныгаа ямар ч исэн эхний энэ хоёр картн дээр би тодруулга авахыг бол хүсэж байна. За дараа нь болъё. 3 дахь карт маань Two of Swords. За энэ бол King of Swords, Two of Swords тэ. King of Swords бол жоохон ингээд хойшлох гээд гэдэг шиг. Two of Swords карт маань бас жиргсэн байдалтай байх гэдэг нэ. Өөртөө жоохон татсан байдалтай тэ. Нэг ийм урсгалаараа ингээд явна. Гэхдээ энэ бол өөртөө магадгүй таарийн харилцаа ингээд урсгалаараа яваад байгаа учраас жоохон юм сонирхлын зөрчилдөөн гэдэг чигтэй сонирхол одоо буурна гэдэг чигтэй нэг ийм үл ойлголцол ихтэй болоод асуудал жоохон гараад байна уу гэсэн зүйл байна. За дараагийн карт маань Magician. За шийдвэр гарсан бит хоёр дээр төрдөө ингээ хол байх шийдвэрийг гаргаж байна гэж байж болно. За нөгөө талд Magician бол ийм манифест хийдэг би чадна те би болгоно би бүтээн гэдэг ийм бас карт. Тэгэхээр магадгүй энэ харилцаагаа сайжруулах тал дээр бас ярилцсан те ойлголцсон ийм харилцаа байх магадaltaй. Гэхдээ ямар ч байсан дараагийн төвшөнд бол ямар нэгэн шийдвэрт хүрчихсэн байх юм байна л гэж би бол хэлнэ. За ер нь бол 3 дугаар группийн маань маш ийм нэг тийм тодорхой бус тэгээ дараа л нэг тодорхой бус ийм жоохон ийм холцсон нэг нэгнээсээ жоохон зайгаа барьсан ийм картууд гарч ирээд байгаа учраас бүгдээ дараа нь бол ер нь хідэн карт гарч ирсний дараа ер нь бол маш гоё тодорхой болж ирнэ. За дараагийн карт тийм билгүү дээ гэдэг чигтэй Page of Cups. За Page of Cups бол романтик санал. За энэ бол яг жоохон юм хөдөлгөөнтэй залуу эрч энергтэй ийм карт байдаг. Магадгүй харилцаандаа жоохон ийм фан зүйлийг оруулж ирэхийг хүсэж байгаа гэж би бол таярыг хэлнэ. Яа тэгэхээр энэ залуугийн өмссөн байгаа энэ плачи имийг харалтаад аюу бас нэг үдлээ аюу хүчлээ бас тэгэхээр энэ бол яг ингээд гоё ингээд өөрөөр сэтгэе гоё залуулаг сэтгэе хоёлаа харилцаагаа жоохон ингээд сэргээе л да. Бид хоёр ингээд урсгалаараа явсаар амьдралын ингээд урсгалаар явсаар хаад нэг мэдсэн чинь айгүй тийм муутартай харилцаа болсон байна. Тэгэхээр магадгүй энэ би хэлсэндээ энд нэг бол харилцаа хоёр тишээ нэг бол үгүй харилцаагаа сайжруулна гэсэн яг ийм дундын зам буюу Magician-тэй ийм утгатай. Тэгэхээр дараагийн харилцаа бол бас гоё болох магадлал өндөр байна шүү. За дараагийн карт Emperor. За Emperor бол ер нь бол ийм жоохон ийм юутай плантай маш ийм хүчрхэг карт. За тэгэхээр энд яг юу болоод байна 3 дугаар группийнхан маань уг нь бол аюу гоё ингээд шинэлэг уур амьсгал оруулж ирээ гэж байснаа. Emperor бол ер нь жоох юм энэ King of Swords шиг жоох юм хүүтэн хүндий жоох юм бас өөрийгөө ингээд татсан жоох юм хүүтэн энергтэй байдаг. Яг гэвэл бүх юм ингээд нэг шатараалтай явах ёстой юм шиг хатуу юм жоохон зарчимтай ийм карт байгаад байдаг. За ер нь бол бүх картууд дээр жоохон тодруулах хуран байна. За дараагийн карт маань Five of Wands. За энэ бол өстой жинхэнэ нөгөө хоорондоо үл ойлголцол яриад байгаа энд хоёулаа нэг нэгнээсээ буцаагаад өөрийгөө татсан байгаа гэдэг шиг энэ бол яг таарын дунд үүсэж байгаа конфликт буюу асуудал. Таир ингээд нэг одоо шугамд орж нэг зүйлийг
зургатаа харж чадахгүй байна л гэсэн үг байгаад байна те. За окей. Яа тэгэхээр энд хоёр өөр хүн гарч ирээд байгааз. Тэгэхээр ер нь бол энэ хүн хоёр өөр хүний дүр хөөрд чинь харуулад байдаг учраас чи энд ингээд те арталтаа мөнтэй байгааз ингээ уучраа болохоо байчихсан нэг ийм байдалтай таарийн харилцаа үргэлжлэх гээд байна. Ten of Pentacles. За энэ бол Pentacles маань ер нь материалын ертөнцтэй. Тэгэхээр гэр бүлийн ийм гоё маш гоё юм карт байдаг. Энэ конфликтыг шийдэж чадах юм бол та хоёр маань ийм гоё гэр бүлийн харилцаатаа бас ингэдэ сайжруулах боломж бол байна. За дараагийн сүүлийн карт Chariot. За тийм байлгүй дээ. Энэ харилцаанд үнэхээр шийдэх ёстой зүйл байна. За энэ маань нэг хоёр морьтой юм бусуудын дээр карт байдаг те. Гэхдээ энд бол яг юм баланс хэрэгтэй байгаа байхгүй юу? Chariot бол баланс. Энэ бол те одоо victory одоо юу гэдэг зориг те энэ харилцааг урагшлуулах зориг гэсэн үг. Ийм зоригтой шийдвэр гаргах хэрэгтэй л гэдэг зарчим те. Энд бол ерөөсөө л яг ингээд дандаа ийм бас л энэ хоёрдугаар групп бүрхүү те ийм нэг халуун хүтэн харшаад ойлголцохгүй байгаа харилцаа байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр за бүгдээрээ ер нь бол жоохон ганц хоёр картн дээрээ ганц хоёр картн дээрээ тодруулах аваатгий. За гинхүү картууд маань маш гоё тод зурагтай картууд байгаа. За хамгийн сонирхолтой нь аль нь вэ? За Ten of Pentacles. За үгүй. За эхлээд Two of Swords эхлэв. What's the Two of Swords? Page of Cups маань дахиад гараад ирлээ. Oh no. King of Cups. Хоёр карт. Yes. Яг тэ. Балансаа олоо гэдэг байгаа чинь ах. Temperance бүр карт гарч ирж байгаа. Балансаа бол яагаад тэгэхээр энэ бол үнэхээр төвхтэй жоохон харилцаа байх магадлал айгүй өндөр юм байна. За нэг бол яг л нэг хоёр хүний дүртэй, нэг бол айгүй гоё хайртай юм шиг, нэг бол зүгээр нэг хөнгөн харилцаа юм шиг танд ийм зүйлийг мэдрүүлээд байгаа учраас таарийн харилцаа ер нь бол токсик тал руугаа эргээд байна. За окей. За тэгэхээр энэ Ten of Pentacles юу хэлж байгаа вэ? Ten of Pentacles. Дахиад Ten of Pentacles гарч ирлээ. За Seven of Swords. За окей. Тэгэхээр ер нь бол яг нэг одоо энд нэг эмхтэй өөрийгөө ингээд юу атсан байгааз нөө шүү гэд ингээд би чамайг ерөөсөй ойлгохгүй надад ингээд юмыг жоохон тодорхой олохгүй бол би чамаас ингээд зайгаа барина. За ер нь бол яг энэ дээр бол Ten of Pentacles боломж байгаа ч гэсэн та бол яг энд ер нь freedom single байх сонирхолтой байна. Тэгэхээр энд бол энэ шийдвэрийг гаргахад танд зориг хэрэгтэй. Энэ бол бүр яалтчгүй ингээ урсгалаараа явж байгаа. Нэг бол айгүй хинч биш юм шиг өөртөө ч мэдрүүлээд, нэг бол айгүй хайртай залуу юм шиг мэдрүүлээд ингээд толгойг чи эргүүлээд байгаа юм төвхтэй харилцаа юм да. За love картнуудаасаа хэдийг аваад туршлагаа дуусгая. За энэ дараа control issue-тэй гэж бас энэ devil гарч ирсэн те. Энэ салж болдгоо, нийлж болдгоо. Гэхдээ control issue таарын хайр дурлалын амьдралд саад болж байна. За ер нь бол soulmate-тэй дуудаж байгаа те. Ер нь бол энд ингээд боломж байгаад байгаа боловч энэ хүн бол таны хувьд бас зөв хүн байж чадахгүй байна. За honeymoon. За гоё уучраа бол чадвал гоё ингээд те зугаалгаар явж болно. Гэхдээ магадгүй зугаалгаар явсны дараа та хоёрын те шийдвэрээ маш зөрөгтэйгээр гаргаад за одоо ингээ хоёлаа энэ байдлаасаа гарцгаая.
асуудлуудаа зэгцлээд сайхан амьдралаа ингээд те гоёор үргэлжлүүлэх гэх шийдвэр гаргаж болж байна. Энэ бол таарт holiday бас айгүй юм чухал нөлөө үзүүлэх гээд байна те. Тэр энд бол те тийм айхтар ингээд нөгөө unrequited love гэж шүү дээ. Тэгэхээр энд хангалттай хэмжээний нэг нэгээ татах attraction байхгүй байна буюу хоёулаа спорттой байгаа тий түрүүнээс хойш хэлсэн. Тэгэхээр тэр маань гарч ирж байна. За release your ex гинэ. За тэгэхээр ер нь бол энэхүү харилцааг бас ер нь дуусгасан ч болохоор юм байна гэсэн ийм карт гарч ирлээ. За ингээд 3 дугаар группийн маань уншлага энэ хүрээд дуслаа. Баярлалаа. Баяртай.